Хүү Мига яасан бэ? Хоёлаа K-pop фестивалийн Монголиад оролцох уу? Тэгээд намар Солонгос явъя. Дуулах уу бүжиглэх үү? За бас юу хаанаасаа юу хараад уншиж байгаа. Юу юм? Бүгдээрээ Солонгос улсын элчин сайдын яам болон бүгдээрээ Солонгос улсын аялал жуулчлалын төрийн өмчт корпорац хамтран зохион байгуулж байгаа K-pop фестивалийн Монголын арга хэмжээг эхлүүлсэн байна. За 15 наснаас дээшнэсний Монгол улсын иргэн шилдэг хүн бүр оролцох боломжтой гинэ. Оо за тэгээд хаана болох юм? Нэгдүгээр шат нь онлайнаар 3-аас 5 минутын cover бичлэгийг 6 сарын 11-ний дотор K-pop фестивалийн Mongolia гэсэн Facebook хаягаар за эсвэл K-pop Mongolia 21@gmail.com гэсэн email хаягаар явуулах юм байна. Аа за тэгээд Дууны төрөлтөнд нэг хүн оролцсон. Харин бүжиг нь болохоор 1-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Тэгээд хэрвээ Монголоос тэргуун байранд шалгарч хавал 10 сард Солонгост болох олон улсын K-pop фестивалд оролцох хэрэгтэй нэмээд Солонгос руу явах хоёр талын нислэгийн тийз, Samsung Galaxy Tab, Samsung Buds чихэж зэрэг маш олон бэлэгтэй байна. үе ямар гоё юм бэ. За би дуулах шүү заяа. Хайз нь ард нь бүжиглээ. Дэлгэрэнгүй мэдээллийг K-pop фестивалийн Mongolia official page Facebook цахим хуудаснаас авна. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй, тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамлаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39, Монгол дахь утас 9988 81 37. Мөн та проектын нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль ёсны борлуулагч их хөндлөг. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Солонгост өнөөдөр 2021 оны 6 сарын 15-ны өдөр Мягмар гараг Сөүл хотод 12 цаг 20 минут болсон байна. За анхаа болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд Солонгос нэвтрүүлгийг эхэлж байна. Эфир хөтлөгч Чимбат Чанцаанаар ажиллаж байна. За өнөөдрийн та бүхэндээ ярилцах сэдвийн үед мартагдашгүй төрсөн өдөр гэсэн сэдвээр ярилцсан. За манай эфирийн утас Тэг 70 46 41 1941 гэсэн дугаар байгаа. За тэгээд их юм сонсогч нартаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хамгийн ихний асуултаас нэр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure Mer болон за K-pop фестивалийн Mongolia хамтран ажиллаж байна. За хамгийн ихний асуулт саунд ямар хүн орохыг хориглодог вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр эхний асуултын хувьд саунд ямар хүн орохыг хориглодог вэ гэсэн юм асуулт байна. За тэгэхээр Уги баяра Химэр хангаа төгсөө чамья бүгдээрээ мэд хүргэсэн байна. За тэгээд Химэр хангаа маань бороотой өдрийн мэндэ гэсэн бол төгсөө чамья мөн бороотой өдрийн мэндэ 3 гэсэн байна. Харин тийм өнөөдөр бороотой шүү дээ. Солонгост бас бороотой баг. Монголд бол бороотой байна. За сураа төрөө дуканаас өрөө бүгдээрээ өдрийн мэндийг хүргэсэн байна. За өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр эхний асуултын хувьд та бүхэн танилцуулсан байгаа. Саунд ямар хүмүүс орохыг хориглодог вэ гэсэн юм асуулт байна. Эрдэнэ пүрэв гинэ. Зүрх судасны өвчтөй хүн гэсэн байна. Байж болно тий. Тийм. Тэгэхдээ яг тиймэрхүү хүмүүсийг зүгээр анхааруулдаг. Илүү бас одоо ийм хүн орохыг хориглоно гэсэн тийм бас нэг хэсэг бол зураг нь яваад байсан л да. Заалт оруулчихсан байсан. Энэ аюу сонирхолтой асуулт байлаа. За тэгэхээр төгсөө жамья мөн зүрхний өвчтөй хүн гэж бичсэн байна. За тэгэхээр саунд ямар хүн орохыг хориглодог вэ гэсэн юм асуулт байна. Саунд ямар хүн орохыг хориглодог вэ? Тоги өдрийн мэнд хүргэсэн бол мөнхөд мөгийн хай гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд манай сонсогчдын хувьд өнөөдөр хэрхэн өнгөрүүлж байна? Цайндаа орсон нөгөө сонин сайхнаа хуваалцаарай. Согтуухан орохыг хориглодог гэсэн байна шүү. Төрөө. Бас тийм байж болох зөв хариулт. Ер нь бол 3 хүн согтуухан орохыг хориглоно гэж бичсэн байна. Эрдэнэ пүрэв тоги. За сураа арьсны өвчтөй юм болов уу гэсэн байна. Сураа ороод ирсэн байна. За сүгчмэг өдрийн мэнд өдрийн хоолндоо сүн дүүбүү идчихэд ажилдаа орох гэж байна гэсэн байна. За тэгэхээр эхний асуултын хувьд саунд ямар хүн орохыг хориглодог вэ гэсэн байна. За MJL радио Солонгос дээр бол яг хараахан манай энэ зөв хариултаар бэлдсэн хариултаа адилхан хариулт орж ирээгүй. Жохон дөхүүлэх юм уу? За тэгэхээр та дөхүүлж хэлэх үү нэг гейм гээд нэг юм уу? За тэгэхээр саунд бас одоо гамбэ гэх юм уу тийм хүмүүсийг нэг онцлог байгаад байдаг шүү дээ. Тэгвэл тэр тиймэрхүү одоо зүйлтэй тэгэж харагдах, эвгүй харагдах гэдэг учраас ийм хүмүүс орохыг хориглоно гэж хэлээд байдаг. За пүрэвэрт нь үлзий бүрүүд хаа гэсэн байна. Өдрийн мэндэ хүргэе. Сүвчмэг гэхдээ ямар гоё хоол. Гоё гэжтэй. Сүн дүүбүү ч юу лээ? Ямар гоо хоолгоддаг лээ. Одоо мартцсан биш. Дүүбүүтэй хоол лөө. Мах уурсан байдаг үгүй лүү? Баг зэрэг мах байдаг баха.
Одоо бүр солонгос хоолны нэрээ ч мартсан байна. Гал болгоны хэмжээ маань өдрийн мэнд хүргэе гэсэн мэт өнөөдөр бас цайндаа арай эрт орчих шүү. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр эхний асуултын үед саунд ямар хүн орохыг хориглодог вэ гэсэн байна. MJL радио, Дэлхийн монголчуудын радио хуудас дээр зөв хариулт орж ирсэн байна уу? Ирээгүй нөө? Орж ирээгүй нөө. За тэгэхээр энэ бас жоохон хэцүү байгаад байж магадгүй юм байна. Тэгээд голцоо одоо солонгост бусад хүмүүс тийм эвгүй сэтгэл төрүүлж буй айлгахчих вэ гэсэн үднээс зарим хүмүүсийг бас хязгаарладаг ийм заалт бол байгаа. Сурасраа өчигдөр Чанцаагийн birthday тэмдэглэсэн штэ гинэ. Тэгвэл тэмдэглэсэн юм шүү дээ. Төрөө тамхи гэсэн байна. Эрдэнэ пүрэв шивэстэй хүн гэсэн байна. Дуканаас өөрөө шивэстэй хүн. Пүрэв эрдэнэ үлзий бүрэн жирэмсэн сурасраа шивэс юм болов гэсэн байна. За тэгэхээр яг хөө тэр зүгээр бол орж ирсэн байна. Ганц болгоны хэмжээ цөрх муутай төгсөө жамья жирэмсэн бямц цэцэг даваа нэмжил өдрийн минь хоёроо гэсэн бол баяр сайхан өдрийн мэндийг хүргэсэн байна. Сураа татоо гэсэн байна. За тэгэхээр зүгээр бол орж ирсэн байна тийм. Тий, Эрдэнэ бүр хамгийн түрүүнд шивэстэй гэж явуулсан байх шүү. За сураа мөн татоо гэж бол бичиж илгээсэн байна. Баяр хүргэе. Шивэстэй хүнийг оруулдаг байсан юм. Юу яхад одоо бүр том ингээд биеэрээ дүүрэн шивэстэй хүмүүс шүү дээ. Тиймийг болохоор хоригддаг юу байдаг юм байлаа. Тийм үү. Би бас тэрийг өмнө сонсчоод нэг миний энд бол жоохон шивэсэл байдаг л да. Алчуураар ингэж бас бүтээж явахгүй бол жоохон эвгүй хараад байдаг. Бүр шууд одоо юу яахгүй ирнэ. Хаалгаар ороход за чи юутай гар гэж бол хэлэх гайгүй л байдаг юм байлаа л да. Манай найзууд бас нэлээд шивэстэй хүмүүс байдаг. Гэхдээ зүгээр нэтээ сайхад бол тийм заалт бол харагдчихжээ. Тэг яг солонгосчууд ер нь шивэстэй хүнийг тийм тал байх нь байдгийг. Гэхдээ саунд ороход гэдгийг нь бол мэдээгүй юм байна. Тэг гол нь яг саунд тэр чинь нөгөө бие нэцгэн гэж явдаг шүү дээ. Тэгээ одоо гэмт хэрэг энэ дэр боллоо гэж ер нь одоо ингээ гарныхын шивээс ч юм уу харагдсан. Тиймэрхүү хүмүүсийг дандаа юм дарамт учрууллаа шивээсээ харуулад айлгаж сүрдүүлсэн хүмүүс нөгөө айх гадал байгаа юм шүү дээ. Тэгээ оруулдаг юм шүү дээ. Өөс бинтэж авмаар юм байна. За тэгвэл дараагийн асуултаа тавиа тийм. За дараагийн асуултын хувьд сая бас зураг нь харагдаад өнгөрсөн байгаа. За бойкот пентхаус хөдөлгөөн яагаад өрнүүлэх болсон бэ гэсэн юм асуулт байна. Бойкот пентхаус гэдэг хөдөлгөөнийг яагаад өрнүүлэх болсон бэ? За энэ болохоор Penthouse киноны 3 дугаар анги бол одоо телевизээрээс цацагдж байгаа. 3 дугаар үйлрэлнэ. Season 3 байгаа тийм. Хиро өдрийн мэндэ гэсэн мэс өвчин бахгүй дүүпүүтэй шүлгэнэ. Харин тийм бах тий. Бахгүй болохоор жоохон тийм л. Бацаг дон руу өдрийн мэндэ байцаатай хуурах ингээ радиогоо сонсож байна. Нэвтрүүлэгчид сонсогчдод өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Саунд ямар ч уурсан цэвэрхэн болоод гана гэсэн. Бацаг дон руу гэхдээ профайлаа солилцсон юм шиг шүү дээ. Нэг өвнөх зураг дээр нь бүр дасцсан шинэ хүн юм болоо гэсэн чинь бацаг дон руу бах байсан байна. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэнд танилцуулсан байгаа. За Penthouse буюу одоо энэ Penthouse кинотой холбоотойгоор бойкот Penthouse хөдөлгөөн яагаад өрнүүлэх болсон бэ? Хөдөлгөөн бол Твиттерт бол их явагдаж байгаа юм байлаа. Тэгэхээр шалтгаан нь юу юм болоо? Өчигдөр бас бит хоёр мэдээллээрээ постороо бол онцлсан байгаа. Тийм. Яг хийнт нь гэх юм бол те энэ зурган дээр баг хараг ажиглагдана гэх юм уу. За Эрдэнэ пүрэв аллага ихтэй гэсэн бай. Гэтэ эдгээр чинь бүгдээрээ эргэж босч ирээд байгаа юм билий. Сураа Африк Америк соёлыг доромжилсан гэсэн байхаа гэсэн байна. Пүрэв эрдэнэ үлзий бүр арьс өнгө гэсэн бол цогтоотор эрдэнэ туяа. Арьс өнгө нь өнгөний ялуурл гэсэн байна. За тэгэхээр MJL радио Солонгос пэйж дээр манай хараахан зөв хариулт орж ирээгүй байна. Дуканаас хэл ярианаас болоод гэсэн байна. Ирэх аягийн цэцэг явуулсан байна. Баярлалаа. Эрдэнэ пүрэв хүчирхийлэхтэй гэсэн байна. За тэгэхээр зөв хариултууд бол ер нь сонсогдоод байна тийм. За тэгэхээр энэ Penthouse-ийн 3 дугаар үйлрэл дээр юу гардаг юунаас болоод ингээд одоо бойкот хөдөлгөөн бол өрнөд байгаа вэ гэсэн юм асуулт байгаа. За тэгвэл зөв хариултаа зарлах уу? За тэгэхээр. За хамгийн түрүүнд зөв хариултыг сураа Африк Америк соёлыг доромжилсан гэсэн байхаа гэж зөв хариултыг явуулсан байна. За баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр энэ кинон дээр бас лого нь буюу энэ одоо өнгөрсөн анги дээр нас ордог энэ ах нь гэж бол гарч ирдэг ба. Энэ үн нь болохоор Африк, Америк, англи хэлийг одоо санаа авсан байдлаар ингэж гаргасан. Тэгээ энэ нь болохоор яг иймэрхүү өстэй, иймэрхүү хувцс хүмүүстэй, ийм соёлтой хүмүүст бол доромжлол гэж бас үздэг юм байна. Тэгээд энэ дэр бол нэлээд шүүмжлэлийг бол өгсөн байлаа. Тийм. Энэ киног үзэхгүй байж гэдэг юм те. Тиймэрхүү зүйл бас явагдаад байгаа юм л шүү дээ. Тийм. SBSY гэдэг бас тийм хаштаг бас ашиглаж байгаа юм байлаа. За тэгвэл дараагийн асуултаа. За дараагийн асуултын хувьд сүндээгүг гэж хоол байгаа. За энэ хоолыг бол юугаар хийдэг вэ? Одоо сая манай Чанцааг явжсэн солонгос хоолуудаа мартаж гин гэдэг хэлсэн шүү дээ. Тэгэхээр сүндээгүг хоолыг бол бас юугаар хийдэг вэ гэдэг дээр манай сонсогчид тэгэхээр сайн мэдж байна, санаж байна гэдгийг
одоо асууж мэдээ гэж бодлоо. Сүндээ үгээд гэхдээ би бол гайгүй мэдээд идэм аа. Бусад хоол. Гэтэ ер нь яг хоолнд нэг тийм сонирхол бас яг бага юм шиг байна. Яг амттай бол идчихвэл идчин гэхдээ нэг тийм эн чинь ингээд ийм орцсон байгаа юм шүү дээ. Ийм амтлагчтай юм шүү дээ. Нарийн дотор нь юу орсныг харахгүй зүгээр л амттай бол идчихдэг гэх юм. Монголоос ирсэн хүмүүсийг дагуулад одоо аялал жуулчлаар явж байхад яг орцыг монголоор хэлэнгүүт тэгвэл идэж чадахгүй юм байна гэдэг чинь хүмүүс бас баг зэрэг зарим хүмүүст эвгүй сэтгэл төрдөг юм байлээ. Миний хувьд бол дуртай хоолнууд энийг. Харин та сүндээ үг дуртай гэсэн тийм би бас Монголдо одоо хайсаар байгаа. Олж идэхээр хайсаар байгаа. Эрдэнэ буруу гахаан гэдэс гэсэн байна. Сураа дотор гэдэс цогтоотор эрдэнэ туяа гахаан гэдэс эрдэнэ мөнхч гахаан гэдэс гэж бас явуулсан байна. За баяр сайхан ундрал гахаан гэдэс дотор, за бямб цэцэг даваа нэмжил гахаан дотор гэдэс төгсөө жамья гахаан гэдэс сураа гахаан гэдэс гэж бас илгээсэн байна. Тэгэхээр манай сонсогчдын хувьд бол энэ бүтээлэн хэцүү асуулт бол биш байх шиг байна. Сүндээгүй мэдээлгүй л гэж байна. Тэгвэл сүндээ бүг асуух гэж юу? Сүүсүр чанцаа махтай юу махгүй юу гэж ойлаа санахгүйсэн шүү дээ тий. Сүндээгүй. Гэтэ яг анх идэхэд амд нь нэг тийм он санагдаагүй шүү надад. Тэгсэн чинь тэр нөгөө амтлагч хольж молж хийхгүй л идсэн юм шиг байна. Тэгэхээр сүндээ бас дангаараа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр дангаараа байгаа нь бас надад бол их таалагдсан. Ягаад гэвэл нэг зөв өдрийн цайн дээр сүүл талхаа өгдөг байж байгаа. Нэг удаа сүндээ өгсөн чинь махын болохоор бас ажил хийж явахд бол нэлээд нэмэртэй санагдчихсэн. За тэгэхээр зөв хариултаа зарлая тий. За хамгийн түрүүнд MJL радио Солонгос пэйж дээр за баяр сайхан ундрал гахаан гэдэс дотор гэдэг хариултыг илгээсэн байна. За эрдэнэ буруу гахаан гэдэс гэж явуулсан байна. За баяр үргээ. Баяр үргээ. Эрдэнэ буруу баг зөв хариулт. Ер нь баг байнга зөв хариулт явуулдаг болохоор хариулт хэрэгсэн. За энэ нарийн эрдэнэ буруу хариулсан юм шиг өстэй. Мэддэг болсон шүү. За хоёулаа дараагийн асуултыг асуугаад хамтран ажиллаж байгууллагын мэдээллийг хүргэе. За бүгд найрамд Солонгос улс руу төрийн хугацаагаар сурахад ямар виз мэдүүлдэг вэ гэсэн байгаа. За төрийн хугацаа гэдэг нь болохоор 1 жилээс дотогшоо юм виз байгаа. Одоо бас богино хугацааны сургалтууд гэж ойлгож болно. Тэгэхээр энэ визэн дээр ямар визийг мэдүүлэх шаардлагатай байдаг вэ гэсэн юм асуулт байна. За хариулж байгаа хооронд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Pure-ыг танилцуулнаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. Ronos гээд 27 жилийн туршлагатай энэ Солонгос компани байгаа. Энэ компаниас гарч байгаа эмчилгээний гоо сахны бүтээгдэхүүн. Тэгээд гол ялгаа нь хэм бол витамин C-ийн найрлага өндөртэй. За тэгээд эмчилгээний гэдэг утгаараа энгийн гоо сахны бүтээгдэхүүнтэй харьцуулахад үр нөлөө нь бол маш хурдан хугацаанд мэдрэх боломжтой. Одоо 3-4 төрөхэд арсны өнгө сайжирч сэргэн. За 2 сар төрөхэд үрчлээ багасна. За 3 сар ирэхэд арсны асуудал ер нь тэр чигтээ шийдэгдэнэ гэж байгаа. За Монголоос болохоор их ундраг компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа юм бүтээгдэхүүн байгаа. За холбогдох утасны дугаар нь Солонгосоос ТИГ 10 88 69 39 ТИГ 10 88 69 39. За Монголоос мөн захиалж болно 9988 8137 9988 8137 гэсэн дугаарлал холбогдоод захиалах боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг Pure-мэр хэрэглэгчдийн нэгдсэн групп гэсэн групп хуудас руу норж болно. Групп хуудас дээр нь яг гоо сахны бүтээгдэхүүнийхэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нь гарсан байгаа учраас магадгүй та нарны төс авмаар байж болно, ком авмаар байж болно, олон төрлийн бүтээгдэхүүнээ сонгож болно. Тэгээд бас нэг давуу тал нь тестертэй мэлээ. Тестер нь 13,000 вон гэж хэлсэн тийм. Тестерийн жижигхэн тестийг худалдаж аваад эхлээд өөрийнхөө арьсан тохирох хэсгийг шалгаад тэгээд дараа нь худалдаж авсан ч болно. Тэгэхээр туршилт хийх боломжтой юм уу тийм. За тэгэхээр бас сая хэлсэн байгаа Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп төр бол мэдээлэлүүд байнга ордог. Тэгээд сүүлд орсон мэдээллээс нь танилцуулах юм бол Pure витамин C маань одоо 6 сарын 15 буюу өнөөдрөөс эхлээд савлгаа хэмжээнд шинжлэгдэж байна гэсэн байна. За тэгэхээр эндээс харах юм бол 3 мл-ийн хэмжээтэй байсан бол 5 мл болж өөрчлөгдөх. За мөн 36 мл-тэй 40 мл болж өөрчлөгдөж байгаа юм шинэ савлгаатай шинэ дүр төрхтэйгээр та бүхэндээ бол хүрж байгаа юм байна. За тэгэхээр маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп хамтран ажиллаж байна. Эрдэнэ буруу био асуугаач гэсэн байна. Био яжангуг бол миний Солонгост идсэн хамгийн дуртай хоол. Байнга иддэг гэсэн шүү дээ. За тэгэхээр дараагийн асуултыг бол та бүхэндээ танилцуулсан байгаа. Бүгд найрамд Солонгос улс руу төр хугацаагаар сурахад ямар виз мэдүүлдэг вэ гэсэн байгаа. За төхүүлээд энэ дээр хэлэх юм бол D2-ийн хэд гэж бас дотроо бол ангилал байгаа юм байна. Тэгэхээр D2-ийн хэд гэдэг визийг мэдүүлснээр за 1 жил хүртэлх хугацаагаар сурах юм боломжтой байдаг. Энэ дотор богино хугацааны одоо оюутан солилцооны хөтөлбөр ордог юм байна. За мөн одоо бусад тийм сургалтууд байдаг тийм гоо сахны байж бол маникюрч гэдэг юм уу тиймэрхүү бусад тийм сургалтууд байдаг юм байна. Баяр сайхан ундрал би гэхдээ идэж чаддгүй шүү дээ гэсэн байна. За зөв хариулсан юм нэ. Ямар ч гэсэн би идэж бол чаддгүй гэсэн баг шиг. За тэгэхээр дараагийн асуултанд хариулах хэрэгтэй байна. Нэмсэр нэма бороотой өдрийн мэнд гинэ. Бороотой өдрийн мэнд хүргэе.
За энэ асуултын хувьд бас манай сонсогчийн хувьд богино хугацаагаар ингээд евро явмаар байна гэсэн тийм зүйл асууж ирсэн. Элчин сайдын яамнаас бас лавлж өгсөн. Тэгээд энэ дээр бол D2-ын тэд гэсэн визийг бол мэдүүлэх шаардлагатай гэдэг ийм хариултыг бол элчин сайдын яамнаас өгсөн. Миний хувьд бас төдийлөн анзаарч байгаагүй юм байлаа. Тэгэхээр бас манай сонсогчдын хувьд зарим нь бол түр хугацаагаар очих те 6 сарын ч юм уу 3 сараас дээш сургалтууд байх юм бол за ийм бас сургалтуудад бол очих боломж байдаг юм байлаа. D2-ын тэд гэдэг энэ л хэлэх юм шүү те. D2-ыг хийн толгойд та бүхэнд төгүүлэхэд бол D2-оор эхэлсэн. За C3 гэхэд чинь C3-ийн 1, C3-ийн 9 ч гэдэг юм уу. Дотроо юм ангиллуудтай байдаг байгаа. Сүгчмэг D2-ийн 2 гинэ. Эрдэнэбүрэг D2-ийн 1 гэсэн байна. D2-ийн 2. Болж шít болж байна. Сүгчмэг D4 хэлний бэлтгэл юм болов уу гэсэн байна. Хэлний бэлтгэл бол тэгээд одоо бас 2 жил хүртэл хугацаагаар хүмүүс сурах боломжтой байгаа гэдэг. Тэгэхээр энэ визний хувьд болохоор 1 жил дотор бол сураад ирэх шаардлагатай ийм виз бол байдаг юм байна. Галаач камчаан миний дуртай хоолоо гэсэн байна. Юу гэсэн бэ? Камчаан гинэ. Тэр чи ямар хоол идэг вүлээ? Камчаан. Юу байдаг вүлээ? Би санд орохгүй шүү. Бит хоёроос эргүүлээд асуулт хоёлоо бүдрэх юм биш. Магадгүй. Би энэ хоолны тал дээр юусоо юм мэддэггүй маа сайн. Идэх амтын мэдрэхээрээ сана гэдэг байхгүй. Тоги D2-ийн 1 гэсэн бол Эрдэнэбүрэг D2-ийн 10 гинэ. 10 төгсөн байх шүү. За тэгэхээр бүгд найрамд Солонгос улс руу төрөх хугацаагаар сурахад ямар виз мэдүүлдэг вэ гэсэн байна. Энэ нь болохоор хугацааны хувьд бас богино хугацаа гэж ойлгож болох байгаа. D2-ийн 6 бол бас нэлээд төхөө юм байлаа. Гэхдээ дотроо бас ангиллууд нь баг зэрэг бол өөр болчихдаг юм байлаа. Харин эдгээр чинь дотроос ингээд англиа явж байгаа нэлээд толгой эргэж магадгүй. Төгсөөж юмээ D2-ийн 4 гэсэн байна. За тэгэхээр хараахан зөөр бол орж ирээг байна. Орж ирээг байна уу? За. Хэрвээ бас манай сонсогчдын хувьд хэцүү байх юм бол мэдэхгүй байна гэдэг хариулт 2 орж ирэх юм бол дараагийн асуултыг танилцуулах юм боломжтой байгаа. Эрдэнэбүрэг камжаатан байлгүй гэнэ. Камжаатан бол мэдэн шүү. За, зөв хариулт орж ирсэн байх шүү. Цагаар орж ирсэн байна уу? Миний хувьд бол манай найруулагч зөв хариултыг илгээсэн байна да. Эрдэнэбүрэг D2-ийн 9 гэсэн дараа нь тоги D2-ийн 9 гэсний дараа Эрдэнэбүрэг D2-ийн 8 гэсэн байна. За тэгэхээр баяр хүргэе. D2-ийн 8 юм байна. За тэгэхээр бас энэ визэн дээр өшөө анхаарах зүйл нэг юм бол тэр цаанаасаа одоо жишээ нь сургалтыг хийж байгаа байгууллагууд нэлээд тийм магадлал хэмжлэгдсэн том байгууллага байх юм бол виз нь онлайнаар авах, за урилгаар кодоор авах гэж ярьдаг. За мөн визэнд ярилцлаганд ороод авах юм 3 арга зам гуруулаа нээлттэй. Нөгөө газар жижигхэн газар байх юм бол заавал тийм код буюу цаанаас нь урилга нь ирж бол тэгж виз нь кодтой виз нь ирж тэгж виз нь гарддаг юм байлаа. Эрдэнэбүрэг D2-ийн 7 сүгчмэг 5 гэсэн байна. За яг хөө тэгтээ нэг английн мэдээд авчихад дараа нь наа чин тэр ангилтай гэд хэлж мэдчихээр л болох шиг боллоо. Найруулагч нар доор нь гаргацсан байсан. Тэрийг бол хүмүүс харсан баха. Харин харсан юм уу? Сая харсан юм шиг Морган ингэнэ D2-ийн 8 гэд тавьсан байна штэ видеон дээр гэсэн. Одоо ажигласан уу? За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэнд танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсад нийгмийн даатгалыг 40,000 воноор одоо Монгол хальтад төлж байгаа хүмүүс маань шимтгэл төлдөг. Энэ нь болохоор дэвтэр дээрээ бичлэлт хийлгэхээр хэдээр бол бичлэлт хийлгдэг вэ гэсэн ийм асуулт байна. За тэгэхээр бүгд найрамд Солонгос улсад нийгмийн даатгалыг 40,000 воноор бол төлж байгаа. Тэгээ энэ төлсөн төлөлтөө нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичүүлэхдээ хэдээр бодож бичлэлт хийлгдэг вэ гэсэн ийм асуулт байгаа. Өө энэ ямар хүнд асуулт вэ? Яг төлж байгаа хүмүүсийн хувьд бол бас төдийлөн хүнд биш байх. Төлөөгүй хүмүүсийн хувьд бол бас янз бүрээр төлдгөө хүний үнэ нь би байна гэдэг байна. За тэгэхээр 40,000 воныг бол төлдөг байгаа. Тэр нь дэвтэр дээрээ хэдээр бичлэлт гэж бичигддэг вэ гэсэн ийм асуулт байна. Эрдэнэбүрэг 90K гинэ. За тэгэхээр яг зарим хүмүүс өөр энэ дээр бол тэгж их андуурдаг зүйл байдаг. 40,000 вон төлөхөөр 40,000 төгрөгөөр бичигддэгэ гэдэг тэгж бол бас буруу ойлголт яваад байдаг. Тэгэхээр энийг бас нэг залруулах шаардлагатай болоо гэж бодсон. Эрдэнэбүрэг 95, Тухайн сүрээ 76. Дараа нь Эрдэнэбүрэг 100K гэсэн байна. За тэгэхээр асуултын хувьд за бүгд найрамд Солонгос улсад нийгмийн даатгал одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв гэж байгаа тийм энд бол бүртгүүлээд за тэг Монгол талдаа даатгалаа бол төлдөг байгаа. Гэрээний E9 визтэй хүмүүс маань 40,000 вонны шимтгэлийг одоо дэвтэр дээр нь хэдээр тооцож бичлэлт хийдэг вэ гэсэн юм асуулт байна. Содон доржоо оюун цэцэг төлдөг хүн мэдэх юм байна да гэсэн байна. Харин төлдөг хүмүүс нь сайн мэдэх баха.
За тэгэхээр энэ дээр бол яг төлдөг гэхээсээ зүгээр бодоод юу яах юм бол бас хариулах магадгүй боломжтой байх гэж бодож байна. За түрүүний хариулт дээр төгсөөж ямаа D2-ын 4 гэж бичсэн. За тэгээд 98 90,000 за төлдөг хүн мэдэх юм байна гэж мөн бичсэн байна. Гонос үрий 79 ч билүү Эрдэнэбүрүү 8085 гэж явуулсан байна. За тэгэхээр магадгүй бас хэцүү байх юм бол хэлсэн төрөнийх шиг тийм сайн мэдэхгүй байна гэх юм бол хариултыг хэлээд өгөх боломжтой. Зөвчмөг. За тай 78,000 хөөрөх шүү дээ. За хинт болгоод хэлэхэд яг мөнгөн дүн биш зүгээр боддог аргачлалын энэ дээр бол хариултаар бол авахаар шүү. Тэгэхгүй бол дандаа өөр байдаг учраас. За тэгэхээр одоо ялангуяа зарим хүмүүс манд бол даатгалд сайн дураараа бас одоо хөдөлмөрийн гэрээгээр биш байх юм бол сайн дураараа хамрагдах боломжтой байдаг. Тэгээд жирэмсний декрет авах ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар за мөн ажилласан жилээ нэмэгдүүлэх ийм боломжууд бол байгаа. За зөв хариулт орж ирсэн байх шүү гэж тань дээр. Тийм байна. Баяр сайхан өндөрлөлт маань зөв хариултыг илгээсэн байна. Тухайн үеийн ханшаар бичиг гэрээтэй ирж байсан даа гэсэн байна. Отгон бат вооны ханшаар гэж байсан баха гэсэн байна. За тэгэхээр баяр үргээ. Баяр хүргье. За тэгэхээр та бүхний бас төлж байгаа 40,000 вооны шимтгэлийг тухайн сарын эхний 7 хоногийн одоо вооны ханш төгрөг одоо харьцах ханш нийтдээ байна гэдгээр хөрвүүлээд бичдэг байгаа. Тэгэхээр 40,000 воныг одоо энэ 7 хоногийн жишээ нь 256 таа байвал 256-аар бичнэ гэсэн үг байгаа тийм. Эрдэнэбүр өө баахан тоо бодуулчих юм гэдэг. Битэр их зөвөн байгаа за. За тэгэхээр асуулт хариултын сүүлийн төгсгөлийн асуултыг асуугаад. За тэгээд үргэлжлүүлээ. За K-pop фестивалийн Монголиа шалгаруулалт тэмцээн одоо Монголын ямар суугаар телевизээр гарах вэ гэсэн юм асуулт байна. K-pop фестивал энэ Монголиа шалгаруулалтын дугаарууд нь ямар телевизээр гарах вэ гэсэн байгаа. Тэгэхээр бид хоёрыг 2 өдөр бол танилцуулсан байгаа. Нэвтрүүлгээрээ. Гэтэ энэ мэдэх болов за ер нь бол телевизийн нэрийг л явуулна гэсэн үг шүү дээ. Тийм Монголд бол телевизийн нэрийг магадгүй мэдэхгүй хэлсэн буудаад зөв хариулт илгээчих боломжтой болов уу гэж харж байна. Канасур яаж боддгоо гэж асуултаа хоёроо толгойг нэр эргүүлэхээр асуултыг чимбаах зохиосон байгаа. Муухай тэ өөрийнхөө холдуулаад байхгүй. Тэгээ зохиох гэхээсээ илүү бас өөрийнхөө хийжсэн ажиллаад тулгуурлаад тэгээд асуусан байгаа шүү. Түгээмэл бас хүмүүсийн хандуурдаг зүйл байсан болохоор. За тэгэхээр дараагийн асуулт маань бүгдээр солонгос яана нийгмийн даатгалыг дахин асуух гэж байна. K-pop фестивалийн Монголиа шалгаруулалт ямар телевизээр гарах вэ? За тэгэхээр энэ бол өнөөдрийн бас сурчлагаа маань болчих юм байна тий. Хамтран байгууллагад танилцуулгатай бол бид хоёрыг энэ тухай мэдээллүүдийг бол өгдөг байгаа. Тэгэхээр K-pop фестивалийн Монголиа энэ цар тахалтай үед за та бүхэндээ бас одоо Never Stop гэдэг уриатаагаар зогсолтгүй хүрнэ гэсэн уриатаагаар явж өнгөрсөн. За 2021 оны 5 сарын 17-наас 6 сарын 11-ний хооронд одоо дуулах, cover дуулах болон бүжиглэх ийм бичлэгүүдийг хүлээж авсан. За энэ нь болохоор 4-7 хоногийн турш нэм гараг бүр нэгэн телевизээр хүрэх байгаа. Тэгээ энэ нь болохоор ямар телевизээр гарах вэ гэсэн ийм одоо асуулт байна. Жаргалаац Монгол ТV гинэ. Сураа NTV Эрдэнэбүрүү NTV гэсэн байна. Нэмсрэн ямаа NTV гэж явуулж. За гамт болгоны хэмжээ бас NTV гэж бол хариултыг илгээсэн байна. За тэгэхээр ер нь бол зөв хариултад ороод ирлээ те. Нэг хэцүү бас байсангүй. Манай сонсогчдод бол өчтөр уурчдаар бид хоёрыг танилцуулахад анхааралтай бас сонсч чадсан байна гэж бодож байна. За тэгэхээр хамгийн түрүү зөв хариултыг сураа явуулсан байна. За мөн гамт болгоны хэмжээ илгээсэн байна. За тэгэхээр K-pop фестивалийн Монголиа 4-7 хоногийн одоо нэм гарагийн бүр за NTV телевизээр бол та бүхэндээ хүрэх юм байна. Илгээсэн бичлэгүүдийн хүрэх юм байна. За үргэлжлүүлээд хамтран ажиллаж ярьж байгаа шүү. Ер нь бол хамтран ажиллагчаа сая ярьчлаа да. Ярьсан уу? За тэгэхээр эцсийн шатны шалгаруулалт NTV-гээр гарна. За тэгээд мөн K-pop фестивалийн Монголиа гэсэн official page руу зочлох юм бол та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авна. За мөн гинтийн бэлэг янз бүрийн урамшууллын бол эзэн болох ийм боломжтой дуулахад бол таатай байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар K-pop фестивалийн Монголиа хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлээд бас сэдвийн тухай ярилцдаг байгаа та бүхэнтэйгээ. Тэгээ өнөөдрийн сэдвийн үед бол мартагдчихгүй төрсөөдөр гэсэн сэдвээр ярилцсанаа. Тэгээ өчтөр ер нь группийн маань уур амьсгал төрсөөдрөөр чанцаагийн төрсөөдөр болсонтой холбоотойгоор одоо ийм төрсөөдрийн мэдчилгээгээр дүүрсэн байсан. Тэгэхээр ийм бас төрсөөдөртэй холбоотой асуултыг сонгосон. За мартагдчихгүй төрсөөдөр. За чимбаах хэлээ ярина уу? За миний хувьд бас мартагдчихгүй төрсөөдөр бол байна. Тэгэхээр
одоо Солонгост байсан бас нэг төрс өдөр бол хамгийн тийм мартагдчихгүй байсан. Ягаад гэвэл найзууд бол маш олноороо цуглаад тэг хамгийн гол нь тэн дээр нөгөө бид нар төрс өдөр гээд нэг 30 муу эхлээд бол 50,000 оноор нийлдэг гэсэн бохоггүй. Тэгсэн чинь төрс өдөр дээр маш олон хүмүүс ирсч гисэн чинь нөгөө нэг 50,000-уудаа нийлүүлэхээр сая хэдэн 100,000 болчихсон. Тэгээ тэрнгүүр би баахан билег авч ирсэн. Тийм үү. Тэгээд саяхан бас нэг юун дээр нүүдэлчин монголчууд групп дээр явж исэн. Тэгээ юуны Аз биш араб хүний зураг гараараа дүүрэн алтан ингээд гинж бугуурч зүүцэн. Тэгээд солонгос удсан ажиши юунууд ах нарын эгч нарын одоо иймэрхүү байдаг гэд тэр нь болохоор яг нэг алтан юм ингээд их зүүчдэг гэд. Тэгээд тухайн үед болохоор бид нөгөө найзуудтай үлдэлцтэй юм гээд яг тийм гинж ч юм уу тиймэрхүү зүйлийг авч өгдөг гэсэн. Тэгээд тийм үү. Тэгээд тэнгүүтээ үгүй эн чинь одоо бэлэгштэй гэж хэлэх хэцүү. Тэгээд доор нь баг нөгөө хэрүүлэх наашаа тиймэрхүү бичмээр санагдчихсэн шүү. Тэгээд бид нэр ингээд тойроо төрсөдөр тэмдэглэхэд яг найзуудын хувьд бол нэлээд юм үлдэцтэй зүйлүүдийг бол авч өгч ирсэн. Нэг удаа бас найз маань машина эвдэлчихсэн байсан юм аа. Тэгээд нөгөө мөнгөө цуглуулж чонготой хэдүүлээ машин аваад өгөөл. Тэр үед чинь бас хуучин машин харцсангүй гайгүй. Тэгсэн чинь нөгөөд чи яахаа ингээд. Тэгээд ер нь бол авмаар байсан бил. Яг өөрөө бол айгүй барах гэж өөр хүмүүст хэлэхтэй. Маа найз надад машин авч өгье гэдэг төрсөдөр хэлээ. Тэгээ авчихгүй юм уу те? Яг тухайд нөгөө жижиг хэмжээний осол гаргаад юм мөргөд тэгээ жоохон өөрөө бас айцтай тийм болчихсон байсан. Тэгээд машин аваад яах ингээд тэгжээсэн. Түшиж хаалаа өнгөрсөн 2 жил тэмдэглээгүй штэ хийхээ тийм өдөр байлуу яана. Цэнд энэ жил ээжтэйгээ зураг авахулж ээжигээ баярлуулж байсан тэр өдрөө. Би төрсөн өдрөөрөө ээжигээ л баярлуултیں۔ Ээжийг минь баярлах өдрөө сэтгэл минь үлдчихдээ. Хэдий хүн сэдвч гэсэн зүгээрээ би ээжийнхээ мөнхөд тасрахгүй үргэлжлэнэ гэсэн байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бас төрсөн өдрийн тухай янз бүрийн дурсамж байгаа бах тий. Тэгээд бид нар бол зүгээр хөвчлэн ингээд төрсөн өдөр зүгээр нэг хамгийн онцгой тэмэрнэ энгийн үед болохоор би пив уугаал чики идэл чимэг тэгэл ерөөхдөө тэмдэглэж тэгээд төрсөн өдөр ихээр нэг тэгэл ойрхон байдаг нэг 3 4 үлээ уулзаал тиймэрхүү байдлаар тэмдэглээд идэг. Би бас олон хүн цуглуулахаар ядраад идэх байхгүй. Олон хүн ингээд цуглаад бүгдэнтэй нь ярьж мараад би өөрөө ингээд дараа нь ядраа. Тэгээ ер нь даруухан тэмдэглэх туртай. Надад хэцүү бишээр даруухан тэмдэглэх туртай. Тийм ганц зориг гээгээд бас битсэн байсан. 20 болохгүй 20 нас гээд нэгдгээр авч үлээ те. Ерөнхийдөө хүн 20 30 40 50 60 насныхаа төрсөн өдрийг сэтгэл хоногших дурсамж үлдэл тэмдэглүүлэх зүгээр юм шиг байлээ. Тэгээ өнгөрсөн 10 жилдээ амжилт бүтээл алдаа оноогоо дүгнэж 10 жилийн зорилгоо тавиад бас зүгээр шүү гэсэн байна. Энэ бас надад их таалагдсан. Нэрээ ингээд төрсөн өдрөө би чинь заримдаа бол нэг их тэмдэглэхгүй ингээд санаанд орохгүй яваад идэг. Тэгэхэд яг 10 20 30 40 гэдэг ч юм уу юм дээр нь тэмдэглэж яг бол бас болох юм байлаа. Сураа 20 насны минь birthday хизээж мартагддаггүй. Өдөржин найзууд минь намайг тоохгүй байхаа би гомдоод гэтэл манай найзууд маш сайхан surprise барьж ясан гэсэн байна. Өөрөөр 20 насны төрсөн өдөр их гоё тэмдэглэсэн байна шүү дээ. Эрдэнэ гурав гинэ. Чанцаагийн мартагдшгүй төрсөн өдөр өчигдөр байхаа маш олон хүнээс мэдчилгээ авсан гэсэн. Тий нэр өчигдрийн мэдчилгээ айгүй хөс. Би тэг баярлснаа бүгднгийн стори дээр хийгээд битсэн чинь амар их стори болоо сүлдээ. За одоо ингээд ууж өгье дөө. Тэг би хэлсэн шүү дээ. Яг наа тэг доор нь зүгээр баярлаа гэд бичих хүртэл айгүй их хугацаа ороод яалтчгүй тэг. Бүр нэг үрчлэн баярлаа гэж бүгдэнд нээсэн. Гэтэ хүн надад зориулаад мэдчилгээ өргөж яах чинь бас ингээд тэгэл орхичхоор чинь жоохон тийм сандаа. Тэгээ нэг үрчлэн хүргэсэн сүулдээ бүр чимбах. Би жоохон ядраад байна. За сүүжин юужин 2008 оны 8 сарын 14 миний төрсөн өдрөөр Төвшинбаяр аварга алт авсан байдаг юм аа гэсэн байна. Оо тийм үү. Энэ өдрийг бас сайн санаж шүү. Миний хувьд яг шүний ээлжтэй байсан. Тэгээд хүмүүс нөгөө барилж байгаа үед нэг одоо гарч ингэж харж байгаа дуусгаж чадаагүй л дээ. Тэгсэн чинь Монголд алт авчлаа гэж хүмүүс мессеж ирээд тухайн үед смарт утастай байгааг болохоор бичлэгийн шууд гэж үзэж чадаагүй л дээ. Маргааш нь PC банд өглөө ажилласаа буучаад тэгээ ороод үзсэн чинь өстэй ингээд дэлбэс гарч мараад байгаа шүү. Бахан бичлэгтэй гоё найруулсан байсан л аа. Тийм. Тэр тэгтээ нэрээ би бас аягүй сандаж биш дунд сургуульд үлээ ахлах сургуульд үлээ мартчихжээ. Гэр бүлэрээ үзэж байгаа л тэгэл гисэн чинь талбай дээр бөө хүмүүс болоо гудамжинд би нэр ба. Тэгээ тэр нөгөө хаана лээ да уухан мөнгөө авч өгсөн гэл нэлээ яриа болсон шүү дээ нэг хэсэгтэй. Намайг одоо монголч 40 жил амьдарч байхад нэг ч удаа тиймэрхүү болж байгаагүй шүү дээ. Тэгэхээр нэг харахад л тэр 8 онд чинь хоёрт танк болсон Монголд яана гэж санаа зовоол дахиад нэг сарын дараа харсан чинь бүгдээрээ туг талбайгаа ингэсэн. Өө зүгээр гадаадын улс орн шиг л байсан. Би харин тийм нэлээ юм болсон шүү дээ. Тэр үед бол нэр аягүй гоё сэтгэл бол хөдөлсөн. Тэгээ буцаад ирсэн чинь дахиад тийм онц юм болохгүй л байгаа юм.
За Химэр хангаа өнгөрсөн жил гоё байсан. Халууны амралтыг таараад зөндөө их бэлэг авах мэдрэмж гоё байсан. Угаасаа сүртэй тэмдэглэж үзээгүй хүмүүсийг дуурайж олон хүн урьж nice байсан да гэсэн байна. Тийм. Би бол олон хүн урьхаа нэр хизээний хилээ төрсөн өдрөөр олон хүн урьсан чинь ингээд манай найзууд ч бас бүгдээр бие бинийг танихгүй ш би ч айгу олон ингээд төрлийн найзуудтай тэгээд цугларсан чинь нөгөө ид чинь ингээд яг хоорондоо ярихаар бас жоохон ингээд эвгүй байгаа даа. Тэнгүүд би бүгдэнтэй яриад тэг ингээд идчихөө юм ингээд энд би бас өөрөө үүлчих тэнгүүд ингээд оройн бүр ингээд ядраа толдгоо бүр нуруу муруу өвдөө. За ер нь дахиж чинь гэж тэмдэглэмээргүй юм байна гэж боддог. Содомд орч аюун цэцэг 18 насны төрсөн өдөр анхны цалингаа аваад гарын 5 уруу шиг найз нартайгаа цуг тэр үед паркаар яваад 6 ахуулаад хизээч мартагдчихгүй нэ. Ямар хөөр. Ер нь 18 нас. Ер нь тэр чигээрээ их гоё те. Гэтэ би 18 нас одоо ямар байсан санахгүй байх. Саяхан бас жигүүлсэн багт. Сүүл нэг найзын төрсөн өдөр дээр байсан чинь эмэгтэй хүнд чинь бүр тийм амар сюрприз барьдаг юм байлаа шүү. Бүжигчин сандал дээр суулгаж байгаад урд нь гарч ирээд эрэгтэй хүн тайч бүжиглээд тиймэрхүү төрсөн өдрийг бас харлаа. За их онцлогтой төрсөн өдрөд л оролцож байгаа юм байна. За Арис мал мөн 18 насны төрсөн өдөр өчтөр 3 сарынхаа төрсөн өдрийг нөхөж тэмдэглэлээ мартагдахааргүй гоё байсан найзуудтайгаа гэсэн байна. Ямар гоё. За тэгэхээр хүмүүсийн хувьд бол 18 насны төрсөн өдөр бас нэлээд мартагдчихгүй байдаг юм байна тий. Ган зараг гээ хорж болохгүй 20 нас гээд нийтгээр авч илээ. Ерөнхийдөө хүн 20, 30, 40, 50, 60 насны төрсөн өдрөөс сэтгэлд хоногшиж дурсамж үлдтэл тэмдэглэл зүгээр юм шиг зүгээр юм шиг. Өнгөрсөн 10 жилдээ амжилт бүтээл алдаа оноогоод өгнөж дараагийн 10 жилдээ зорилгоо тавиад ирэхэд зүгээр шүү гэсэн байна. За баяр сайхан өндөрлөн өнгөрсөн жилийн төрсөн өдөр хамгийн бест сюрпризтэй байж билээ. Найз маань торт цэцэг бариад ажлын гадаа ирсэн. Тэгбэ ирлээ гэж дуудуулаад намайг ойлуулсан штэ гэж. Тийм. Ингээд гинт нууцаар ч юм ингээд бэлэг авах айгүй гоё штэ. Би тэгтээ өнөөдөр бэлэг авна л та. Найзтайгаа. Би нэр юун дээр одоо эхнэрээ баг анх одоо найрчаах үед юм байна штэ бодсон чи амралтаараа ирээд буудалд ажиллаж байсан. Тэр нь болохоор ичонд байсан. Тэгээ манай гэрээс нэг 100 км орчим зайтай. Тэгээ би төрсөн өдрөөр нэг ажиллаад хараад яваад очисон. Тэгэхэд бол яг орой ингээд 12 цагтаа уралдаа торт энэ төр олохгүй. Тэгээд ямар ч бас нэг амжаад тэгээд тэр холчин мэдээж гав ганцаараа зүгээр ажиллаа гээл баярынхаа өдрийг өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгээ очоо баярлуулсан. Тэн дээр нэлээд бас гайгүй тухайд бол баярлж байсан. Тэгэл тантай соцсон биш үү? Гэхдээ гинтийн бэлэг нь тийм амар олон хүн зогсоолохоос ил надад дараахан бэлэг нь айгүй гоё гинтийн хэвлэл нэрээ гоё юм билээ. Эрдэнэбург ажиллаа хийж исэн чинь гинт самуу шилийн хүмүүс орж ирээд нэг ширээд за торт гээд баахан юм авцсан чики идэж өгсөөн. Тэгээд бэлгийн тухтаа авч яасан да. Гоё юм байлээ өөдрөөс тэмдэглэж өгөх гэсэн байна. За тэгэхээр цаг болсон байна. Тэгээд та бүхэн тэгээ энэ хүртэл ярилцаад магадгүй та бүхэн үргэлжлүүлж бас ярилцах эсвэл MJL радио Солонгос групп дээрээ ороод бичих боломжтой байгаа. За тэгэхээр та бүхэнтэйгээ 18 цаг 30 минутаас Солонгын орноо нэвтрүүлгээр мөн дэлхийн өнцөг болон мөрс суугаа монголчуудаа холбогдох байгаа. Тэгэхээр утгагүй 18 цаг 30 минутаас иргэд уулзцай. Түр баяртай. За түр баяртай. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй тунгал гэрэлцэн чангарсыг цэвэр байгаль урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та хэлбэртэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль ёсны борлуулагч их хүндрэг. Монголчууд Солонгост нэвтрүүлгийн хамтран ажиллагч K-pop фестивалийн Монголиа. Хүй Мига Яасан бэ? хоёлаа K-pop фестивалийн Монголиад оролцох уу? Тэгээд намар Солонгос явъя. Дуулах уу бүжиглэх үү? За бас юу хаанаасаа юу хараад уншиж байгаа. Юу? Бүгдээрээ Солонгос улсын элчин сайдын яам болон бүгдээрээ Солонгос улсын аялал жуулчлалын төрийн өмчт корпорац хамтран зохион байгуулж байгаа K-pop фестивалийн Монголиа арга хэмжээг эхлүүлсэн байна. За 15 наснаас дэшнэсний Монгол улсын иргэн шилтэй хүн бүр оролцох боломжтой гинэ. за дээд хаана болох юм? Нэгдүгээр шат нь онлайнаар 3-5 минутын cover бичлэгийг 6 сарын 11-ний дотор K-pop фестивалийн Монголиа гэсэн Facebook хаягаар за эсвэл K-pop Mongolia 21@gmail.com гэсэн email хаягаар явуулах юм байна. За тэгээд дууны төрөлд нь нэг хүн оролцсон. Харин бүжиг нь болохоор 1-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Тэгээд хэрвээ Монголоос тэргуун байранд шалгарчих бол 10 сард Солонгост болох олон улсын K-pop фестивалд оролцох эрх дээр нэмээд Солонгос руу явах 2 талын нислэгийн тийз, Samsung Galaxy Tab, Samsung Buds чихэж зэрэг маш олон бэлэгтэй байна. Үе ямар гоё юм бэ? За би дуулах шүү заяа. Хайз нь ард нь бүжиглээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг K-pop фестивалийн Mongolia official page Facebook цахим хуудаснаас авна.